Бүтээсэн дүртэй тааруулах уу, өөртөө тааруулсан дүр бүтээх үү? Ер нь загварлаг харагдчихвэл миний амьдралын хэм маяг, сонирхол, үзэл санаа ер нь миний хэм байх ямар ч хамаагүй. Сайн уу загварын харахтнуудаа ээлжид нэг бичлэгээр уулзч байгаадаа баяртай. За анх удаа миний бичлэгийг үзэж байгаа хүмүүст хандаж хэлэхэд нэгдүгээрт би загвар стилийн талаар сонирхолтой мөн өөрийнхөө стилийг өөрчлөх эсвэл шинээр стилийг бүтээхээр зорж байгаа айлч насны хүмүүст мэдлэг болон мэдээлэл өгөх үүднээс хоёрдугаарт уйлрал бүрийн загварын чиг хандлага. За сонирхолтой стилийн типүүдийн талаар хуваалцдаг байгаа. Өнөөдөр маш онцгой сэдвийг бэлтлээ. Тэгээд сэдвтээ тааруулаад бас эспрессо бэлдээд авлаа. Та ч гэсэн дуртай кофегоо бэлдээд бичлэгээ дуусгана зэрэг. За надаас хамгийн их асуудаг асуултанд хариулт өгөх зүйтэй юм байна гэж бодсон. Энэ нь юу вэ гэвэл яаж стайлиш байх вэ? Ямар брэндээс хувцалдаг болвол дандаа гоё загварлаг байх уу? Яаж гоё хувцлаад бас өөртөө ихтэй болох уу? Шопинг хийгээд л яадаг, мөнгө зарцуулаад л яадаг. Тэгсэн хэрнээ би сайхан харагдаж байна гэсэн 100% өөртөө итгэх итгэлийг олж авч чадахгүй байна. Надад цохихгүй байгаа, эсвэл цохиж байгаа эсхийг нь ч мэдэхгүй байна. Гэх мэтчлэн эдгээр асуултыг стилистээр ажиллах явцдаа хүмүүсээс зөндөө их сонсчихсон. Тэгэхээр дээрх асуултуудаас харуул хүмүүс стилийн талаар ямархуу ойлголттой байдгийг нь мэдэж авч болно. Рэндом шопинг хийгээд стилэг болцдоггүй. Бас ганц нэг тренди загварыг худалдаж аваад байнгын тэрийг өмсөд загварлаг яваад иж бас чадахгүй. Өнөөдөр ийм хувцсыг ингэж өмсвөл гоё загварлаг харагдана гэсэн хөнгөн шийдэл ярихаас илүүтэй арай илүү гүнээс нэхлээд deep яриа өрнүүлээ. Яаж стайлиш байх уу? Яаж стилээ олох уу? Гэдэг асуултанд хариулахын тулд эхлээд стилийн талаарх таашаа ойлголтууд, буруу ойлголтуудаас эхлээд засаад авах нь зүйтэй гэж бодлоо. Таны бодлоор стил гэж юу вэ? Стайлиш байна гэж ямар байхыг хэлдэг вэ? Дотроо бодож байгаарай. Цаг хугацаа улиран өнгөрч загварын ертөнц гэлтгүү техник, технологи, шинжлэх ухааны салбарч асар хурдтай хөгжиж байна. Урд нь 10 жилийн мөчлөгтэй байсан чиг хандлага өнөөдөр хэдхэн улирлын дотор солигдож бид нэр ямар нэгэн байдлаар мэдээлэлээс хоцорсон юм шиг сүүлийн үеийн ямар нэгэн тренди эд зүйлийг худалдаж авах бол ганцаараа үлдсэн юм шиг мэдрэмж төрдөг болсон шүү дээ. Анзаараад нэг үзвэл ялангуяа интернет хөгжснөөс хойш тийм ээ Pinterest-ийн алгоритм, TikTok-ийн трендүүдээр өдөртүүлэн бид нар яг л нэг хэвэнд цутгацсан юм шиг адилхан дүр төрхтэй болчихсон доо. Уг нь хүн бол индивидуал өөрийн гэсэн онцлог шинжлэх гэдэг үсэн бол өнөөдөр бүх хүн ийм байхад гээд хаанаас ч хэний ч гаргаад ирчихсэн BT стандартад нийцэх гээд маркетинг эмхэнд орж явж байгаа юм шүү. Тренд даах нь тухайн цаг үедээ хамгийн загварлаг бас хөөрхөн мэт санагдаж болох ч таны өөрийн гэсэн хувийн онцлог өнгө аяс identity бүтгэж байгаа нь хайран биш гэж үү? Нэг тал нь хит тренди high fashion шүтсэн. Нөгөө талд ямар ч хувийн дүр төрхгүй болсон хүмүүс байна гэж төсөөлөд үзтээ. Надад л амар утгагүй санагддаг. Залуусын дунд хувийн стил хэм маяг гэдэг бол зугац ингээд төдий харин дунд насныхны хувьд дүр хэсгэлт төдий болсон юм шиг. Нэгэн жинхэнэ мэдрэмжээс нөгөө нь үнцэн болон таашаалаас улам холдоод байгаа юм шиг санагдлаа. За харин таны хувьд дээр асуусан асуултанд хариултыг бодож олсон уу? Stylish байх гэж юу вэ? Стил гэж юу вэ гэсэн тийм. За хүмүүс бодчихж магадгүй тийм амар энгийн зүйл шүү дээ. Өөрийн гэсэн хувийн дүр төрхтэй байх бас загварлаг тренди гоё айтмыг оновчтой зохицуулаад өмсдөг байвал тэр хүн стилтэй хүн гоё стилтэй байна гэсэн үг. Гэхдээ эндээс дахиад нэг асуулт гарна. Бүтээсэн дүртэй тааруулах уу? Өөртөө тааруулан дүр бүтээх үү? Цаашлаад миний хэм байх юу нь ямар хамаатай юм бэ гэж арай бодд юм шиг тийм. Олон хүмүүс стилийн талаар эндөө ташаа ойлголттой явдаг гэдгийг би загварын чиглэлээр суралцж байхдаа мэдсэн. За тэгээд мэрэгчлэрээ ажиллаж байхдаа үүнийг баттгаж авчихсан. Тэгээд өнөөдөр загварын хорхоотнуудаа өнөөдрийг хүртэл ажилласан зүйлсээ хуваалцчихна. Стилийн талаарх буруу ойлголт нэг. Трендийг танд дагаж ивэл стилтэй юм шиг харагдана. Тренд гэдэг бол загварын салбарын салхин шуурга. Харин стил гэдэг бол мөнхийн таних тэмдэг болж өгдөг. Тренд хөөсөн хүмүүс хувцлалт гадаад төрхийн хувьд тогтворгүй өөрийн онцлог шинжид тааруулан өөрт тохирохоос илүүтэйгээр бусдаас хоцрохгүй байх гэсэн сэтгэл зүйн нөлөөнд автсан байдаг. Явал фомо буюу юмнаас хоцорчихгүй гэсэн айдастай холбож жишээ авч болно. Зөвхөн хувцас агуулж гарч ирдэг асуудал биш шүү дээ. Ер нь бол сүүлийн үед нэлийн том асуудал болоод нийгмийн асуудал болчихсон тийм ээ. Нийгмийн тодорхой нэгэн хэмжүүр, шахалт, нөлөөнд автагдах, өөрийгөө гоолох, бусад сайн яваа хүмүүстэй ч юм өөрийгөө амжилттай яваа гэдгээ баталгааг оролцсон хүмүүстэй өөрийгөө харьцуулах гэх мэт сэтгэл зүйн хандлага зэрэгтэй гүнзгий холбогддог. Энэ нь сошиал медиа peer pressure зэрэгээс үүдэлтэйгээр хүн өөрийн жинхэнэ хэрэгцээнээс илүүтэйгээр бусдыг даган дуурайх
бусадтай адилхан байх гэж хичээхэд хүргэдэг. За жишээлбэл Instagram эсвэл TikTok дээр олон дагагчдтай байгаа хүмүүсийг даган дуурайх үзэгдэл маш түгээмэл басан шүү дээ. Анхандаа бол бид нар зүгээр сонирхолтой болохоор дуртай байсан. Сүүлдээ нөгөө хүнийхээ нүүр бодлыг даган дуурайх, хувцалтаас нь санаа авах. За цаашлаад бүр хэл яриа, ааш хаяг, хөдөлгөөн маниар бүр үзэл бодлыг нь хүртэл туйлын үнэн юм шиг хүлээж авдаг болчихдог. Нөгөө талд бол зүгээр бизнесийн зарчимд ажиллаад байгаа шүү дээ. Дагагчдаа өөртөө үнэмшүүлээд бүтээгдэхүүнээ зарна. Эсвэл гоо сайхны имлэгийг санал болгоно гэдэг ч юм уу. Мэдээж бүх хүн нөгөөний бүтээгдэхүүнийг худалдаж аваад шуураад хахад яагаад би ганцаараа үлдчихвэ? Би яагаад ганцаараа авч чадахгүй байгаа юм бэ гэж гутарч ивэл энэ нь аль хэдийн форматыг болсны шинж. Товчхондоо тренд хөөх гэдэг бол загварын салбар дах, гоо сайхны салбар дах одоо фомогийн илрэл гэдгийг хэлэх гээд байгаа юм. За харин хувцас загварын салбарт фомон дараах байдлаар ажиглагдаж байна. Нэгдүгээр байгийн өмд тийм ээ. За энэ үйлрэлд байгийн өмд өмсөхгүй бол загварлаг биш байгаа юм шиг. Бүгд л ийм сникерс өмсөд байгаа юм чинь би энийг л авна. Ийм л юуг өмсөд Instagram-д зураг оруулаад нийтлчих юм бол би тодорхой хэмжээнд загварын мэдрэмжтэй тренд дагдаг стил хүн болж харагдана гэдэг ч юм уу. Гэхдээ эдгээр нь ганцхан сизон өнгөрсний дараа юу ч биш болно. Харин фомогоос ангид өөрийн гэсэн стилтэй хүн бол трендийг шүүлтүрдэж зөвхөн өөрт тохирох айтмыг л худалдаж авдаг. За дахин хэлье. Тренд бол улирлах, стил бол мөн хийх. Стилийн талаарх буруу ойлголт 2. Стилтэй харагдахын тулд брэнд хувцас өмсөх ёстой. За олон хүмүүсээс сонсч ирсэн зүйл юу вэ гэхээр би Сингад явж байхдаа, Америкт явж байхдаа Chanel-аас юм уу Dior-оос тийм ээ тансаг зэрэглэлийн брэндээс энийг худалдаж авч ирсэн. Уг нь энэ цүнхийг тэр дизайнераас худалдаж авсан шүү дээ. Намайг энэ цүнхийг авч байхад гуталтай нь хослуулж өмсөх юм бол загварлаг гэж надад зөвлөсөн. За би бол тэр брэндүүдийн жоохон үнэтэй тийм ээ $1,000,000 загваруудыг өмсдөг шүү дээ. Тухайн брэндүүд чинь өөрийн гэсэн стил юм аятаа. Тэгэхээр би яг тэр брэндээс худалдан авалт хийж байгаа бол энэ чинь би өөрийн гэсэн ийм лагшри хэрэглээтэй гоё стилтэй биш гэж үү. За маш том юм дурал. Тэдгээр тансаг логонууд тухайн брендийн identity болохоос таних биш. Стил гэдэг нь хувцсны үнийн дүн дээр бус харин хувийн онцлог шинжээр суурилсан байдаг. Үүгээрээ тухайн брэндүүдийн одоо үн цэнийг мэдэрсэн чанарыг нь ойлгосон хүмүүсийг шүүмжлэх гэсэнгүү хит туйлсан хүмүүс олон байдгийг нь онцлох хэрэгтэй. Өндөр үнэтэй хувцс стилийг баталгаажуулдаггүй харин стилийн техник болдог гэдгийг санаарай. Стилийн талаарх буруу ойлголт 3. Стандарт дүрмүүд. Загварын салбар дах стандарт дүрмүүдийг дурдах юм бол маш олон зүйлийг ярьж олно. Жишээлбэл 3-аас дээш өнгийн хувцас өмсөх юм бол галзуу хүн болчихдог ч юм уу. Цүнх гутлыг заавал хослуул, намхан хүн урт хувцас өмсөж болохгүй. За хамгийн нийтлэг нь бол цагаан хувцсыг зөвхөн зуны үйлрэлт өмсөх ёстой. Зарим хүмүүс үзэж туулсан туршлагаараа гэдэг юм уу, унсан зүйлээсээ ч болдог юм уу. Ямарваа нэг стандартад бүр төгс үнэмшчихсэн байдаг. За жишээ нь 20 дугаар зууны дунд үед Америкт 9-р сарын дараа цагаан хувцас өмсөх нь цохимжгүй гэж үздэг байсан. За яагаад гэвэл 1800-аад оны сүүл 1900-аад оны ихээр Америкийн элит гэр бүлүүд зундаа амралтын байшин руугаа очихдоо заавал цагаан хувцас өмсдөг байсан. Энэ нь бол би амрах боломжтой давхархын хүн гэсэн чинээлэг амьдралын хэм маягт шууд тулгуурласан ойлголт байсан. За ингээд 9-р сарын 1-нд зун дуусч нөгөө хүмүүс чи хот руу одоо буцаж явна шүү дээ тий. Тэр үедээ цагаан өнгийн хувцас өмсөхийг бол хадуу хойргилдаг. За тэгээд 9 сараас хойш цагаан хувцас өмссөн хүмүүсийг хараад бидний зиндааны хүмүүс биш гэж илхийд давхаргана үздэг байсан байгаа юм. Энэ нь тухайн үеийн дээдсийн давхаргахны дүрэн байсан бол аажмаар явсаар бусад давхаргын хүмүүс гэсэндээ тэдэнтэй ижил байх гэж тэднийг даган дуурайх байдлаар хувцас загварын салбарт хүртэл стандарт болоод тогтсон байдаг. Гэвч 20 дугаар зууны сүүл үеэр энэхүү дүрм нь эвдэгдэж жишээлбэл Coco Chanel хөвлийн үйлрэлт цагаан хувцас өөрөө өмсдөг байсан гэдэг ч юм уу. Өнөөдөр бол өвүүлч зунч цагаан хувцсыг өмсдөг боловч зарим нэгэн хүмүүс энэхүү стандартад бат итгэчихсэн цагаан өнгийг зөвхөн зун л өмснө гэд ойлгоцсон явж идэг. Coco Chanel гэснээс бас нэгэн стандарт болсон байсан зүйлийг саналаа. Түүний алтартай ишлэл байдаг. Гэрээсээ гарахаас өмнө толинд хараад нэг аксессуараа заавал тайлж ав гэдэг үлээ дээ. Ийм ишлэл байдаг. За энэ нь бол минималист амьдралын хэм маягийг эрхэмлсэн хүмүүст бол том уран зоригийг одоо ч гэсэн өгсөн хэвээр байгаа боловч орчин үед максимализм, hyper accessoring гэх мэтчлэн урсгалууд гарч ирснээр Balenciaga, Prada гэх мэтчлэн брэнд яг тухайн ишлэлийн эсэргээр нь одоо загварын чиг хандлагыг илэрхийлж байгаа харагдчих. Миний хувьд хувцас загварыг дүрслэг хуурлагтай холбож бодох дуртай. Артистуудад техник байдаг болохоос дүрм журам гэж байдаггүй. Цэвэр мэдрэмж, туршлага, экспрешн л гэдэг.
За Пабло Пикассогийн бас нэгэн алдартай эхлэл байдаг нь дүрм журмыг мэрэгжлийн төвшөнд нь сурчих. Түүний дараа түүнийг яг л артист чиг эвдэж чадна гэж хэлсэн байдаг. Энэ нь бол хувцас загварын салбарт ч гэсэндээ яг тохирох жишээ юм шиг санагддаг. Загварын техникийн суурийг нь л мэдчих юм бол дүрмийг эвдэх замаар өөрийн илэрхийлэмжийг бий болгодог. Тиймээс альч дизайнер стилистүүд стил гэдэг нь дүрм бус харин өөртөө итгэл мэдрэмжийн илэрхийлэл гэж дуу нэгтээ хэлдэг. Өөрийн зан төлөв, дүүр төрх байр суурийг ойлгож тухайн контекст тохирох хувцсыг сонгосон тохиолдолд за одоо л бид хувийн стил гэж ярьж чадна. Стилийн талаарх буруу ойлголт дүүрэг. Стил бол гаднах төрхөл гой харагдах тухай асуудал. Бичлэгийн ихэнд дурдсан шүү дээ. Бүтээсэн дүртэй тааруулах уу, өөртөө тааруулан дүр бүтээх үү? За зарим хүмүүс өвдөө нэгэн дүр бүтээч гэсэн байдаг штэ. Би нэг иймэрхүү л байвал стиллэг кул харагдана гэдэг ч юм уу. Өөрөөр хэлбэл тодорхой нэгэн дүрийг төсөөлөөд өөрөө яг тэр дүртэй одоо хувирах гэж хичээдэг. Яг байж олон л доо. Гэхдээ илүү залуу үеийнхэнд илүү байвал тохиромжтой юм санагддаг. 17, 18 эсвэл дөнгөж 20 гарч байгаа залуучуудын хувьд бол өөрийн жинхэнэ биегээ хайж байгаа тохиолдолд олон төрлийн хэм маяг одоо ингэж туршиж үзэх юм уу тий. Эсвэл би ирээдүйд нэг иймэрхүү төрлийн хүн болсон байна гэд өөртөө нэг төсөөлөл үүсгээд яг тэр төсөөлсөн дүртэй хүрэх гэж одооноос өөрийгөө баг багаар өөрчлөх алхмуудын нэг нь гадаад дүртөөр стил хэм маяг байж болно. Гэхдээ тэрхүү бүтээсэн дүр нь заримдаа өөрийн дотоод мөн чанартай нь огтхонч зохицохгүй байгаа тохиолдлыг би ясцсандаа харж байсан. За тухайлбал дотооддоо маш шинийг эрэлхийлэгч аюу асар бүтээлч хүн боловч гадааддаа за би яг классик сэгцтэй байж ч зүв харагдана гэдэг ч юм уу. Эсвэл яг эсэргээр дотооддоо асар минимал маш амар тайван хүн хэрнээ одоо нийгмийн шахалтаар ч юм уу эсвэл сошиал медиа дэх трендing давлгаалнаас болоод маш тийм өндөр attention seeking дүр төрхийг бүтээх гэж оролддог. Гэхдээ энэ дотоод мөн чанар гадаад дүр төрхийн зөрчил нь хоорондоо тэмцэлдэж тухайн хүнийг асар том одоо хүч зарцуулахад хүргэдэг. Буюу ядаргаад оруулж одоо залхаадаг. За гой сайхны хувьд сайхан харагдаж болохч дотооддоо яг энэ надад тохирч байгаа юу гэх бодол нь өөртөө итгэх итгэлийг нь үгүй хийчихдэг. За бүтээсэн дүртэй тааруулан хувцлах. За тайзны уран бүтээлч кино, контент бүтээгч, инфлюенсер, эсвэл урлагийн хүн, дизайнер зэрэг мэрэгжлийн дүр имиж шаарддаг хүмүүст тохиромжтой байдаг. Дүрийн дагуу хувцлалт сонгох нь storytelling илүү хүчтэй болгодог. За жишээлбэл K-pop айдолууд comeback хийх бүртээ концепттэй тохируулсан хувцас имижээ бүрдүүлдэг. G-Dragon бол дүр бүртээ тохируулсан стилистик юм төрхөө байн өөрчилдөг гэдгийг алдартай гэдэг ч юм уу тий. Харин өөртөө тааруулан дүр бүтээх гэдэг нь илүү хувийн шинжтэй байна. Хувийн хэм маяг, биеийн хэлбэр, арсны өнгө, амьдралын хэм маягт тохирсон дүр нь урт хугацаанд өөртөө итгэх итгэлийг өгдөг. Personal branding буюу өөрийгөө брэнд болгох үед энэ нь хамгийн чухал суурь болж өгдөг. За жишээлбэл Стив Джобсын хувьд өөрт таарсан хувцлалтыг дүр болгосон шүү дээ. Энгийн жинсэн, шулуун жинсэн өмд, за тэгээд хар цагаан футболк. За бас нэгэн жишээ бол Алекса Чангийн жишээ зан чанартаа тохиолсон дүрийг бүтээснээр одоо алдартай гэх юм уу да. It girl биш, it thinker. Мөн тэрээр модыг хизээч дагдаггүй өөрийн гэсэн яг хувийн одоо дүр төрхтэй тухайн хувийн дүр төрх нь яг аашаар шин амьдрал дээрх зан характартай нь одоо яг таардаг гэдэг юм уу тий. Амьдралын хэм маягтай нь уялдчихдаг. Энэхүү personal branding-ээрээ одоо өөрөө тэр чигээрээ мод болсон гэдэг ч юм уу. Бид нэр юуг сурч авах вэ гэхээр стил буюу одоо өөртөө тааруулсан дүр бүтээх үйл явц нь за зөвхөн харааны түвшний гоо сайхны асуудал биш. Энэ нь үзэл санаа амьдралын хэм маягийн одоо тусгал гэж ойлгох хэрэгтэй. Ер нь 25-аас 30 нас бол урт хугацааны үзэл санаа амьдралыг харах одоо үнцгэн докторчдаг нас гэж үздэг шүү дээ. Хүн болгонд харилцан адилгүй байж болох ч 25-аас дээш насныхан бол өөрийнхөө дотоод мөн чанартайгаа нэг зөрчилтүүд байгаагүй буюу өөртөө таасан дүрээ бүтээх нь зүйтэй гэж би боддог. За тэгвэл стилистийн үүднээс маш ойлгомжтой хэдэн жишээ дурдъя. Минимал стилийн хэвд дотоод тайван байдал практикт төвлөрсөн байдлын илэрхийлэл болдог бол androgynous стилийн хэвд гендерийн хэвшмэл ойлголтыг эвдэх орлого буюу өөрийн үзэл санааг илүү илэрхийлэх хандлагатай байдаг. За мөн романтик стилийн хэвд зөөлөн нээлттэй сэтгэл хөдлөлд тулгуурсан гэх мэт бүхэл стилүүд цаана өөрийн гэсэн дуу хоолойтой. Стилийн талаар буруу ойлголт тав. Зөвхөн нарийнхан гойлог, царайны зөв бүтэцтэй хүн стилийг харагддаг. Мэдээж энэ шиг худлаа зүйл байхгүй. Body positivity, за мөн personal line theory гэх мэтчлэн онолууд нь ямар ч биеийн галбарыг хувцаар дамжуулан эмх цэгцтэй зөв харагдуулах боломжтой гэж үздэг.
За стилийг байна гэхээр эрчүүдийн хувьд маш гоё тийм маскулинли байх хэрэгтэй. За эмэгтэйчүүдийн хувьд айгүй тийм романтик, эмэгтэйлэг юм секси байх хэрэгтэй. Мөн түнчлэн туурхай, өндөр, нарийнхан гойлог, за нүүрний зөв бүтэцтэй байх ёстой гэх мэтчлэн хай фэшны стандарт ойлголтыг шууд өөр дээрээ буулгаад ойлгочихсон байдаг. За энээс болоод хүмүүс эхлээд туурч ижил гоё стилтэй болъё. Туурсныхаа дараа л глоw ап хийгээд илүү хөөрхөн болно гэдэг ч юм уу. Эсвэл туусныхаа дараа өмсөндөө гэд хувцсудалж аваад шүүгний хамгийн ард ингээд хаглаад нууцсан байдаг гэдэг юм уу тий. За гэтэл стилэг байх, стайлиш байх гэдэг нь биеийн гадаад бүтэц, биеийн хэлбэрийг өөрчлөх асуудал биш. Харин өөрийгөө байгаагаар нь хүлээж аваад өөртөө байгаа давуу талыгаа тодруулах л ойлголт байдаг. Заавал өөрийнхөө биеийн нэг хэсгийг өөрчилж ийж гоё стилэг болно, загварлаг болно, бит стандартад нийцнэ гэдэг ч юм уу. Ийм ойлголтыг толгойноос авч хаяараа гэж хэлмээр байна. Өөрийгөө хэн бэ, ямар вэ гэдгээ дотроосоо ч гаднаасаа ч мэдэх нь өөрийн хувийн дүр, хувийн стилийг бүрдүүлэх цэвэр зарчим юм шүү. Эцэст нь стил гэж юу юм бэ? Стайлиш байна гэж ямар юм бэ? Ганцхан одоо үгээр хариулаад өгөөч гэх юм бол надад яг тохирсныг хариулт байна. Стил бол яриагүй байсан ч хэн гэдгээ илэрхийлэх харилцааны арга. Харилцаа бол зөвхөн мэдээлэл солилцох үйл явц биш, хувь хүн өөрийнхөө зохиосон хэлээр нэг систем, комьюнитиг бий болгож бүтээж байгаа явдал. За дээр дурдсан фомод автаж олон сая дагагчтай нэг хит даган дуурайх. Тэдний хэлэнд хамааралтай харилцаа бий болгох бас зөвхөн өөрийн гэсэн хэлийг л бүтээгээрэй гэж хэлмээр байна. Эцэст нь нийгэмд хэдий ч нэ бусдаас хамаарал багтай байна, төдий ч нэ эрхчлөөтэй байж чадвар чинээгээр хүн өөрийгөө онцгой гэж сэтгэлдээ буулган өөртөө итгэл үнэмшил нь нэмэгдчихэдэг. Хэн бэ? Хэн болох вэ гэдгээс шалтгаалаад зөвхөн өөрийн дүрийг бүтээх аялалд гараарай. За ингээд энэ хүртэл үзсэн та бүхэнд баярлалаа. Сувгийг манд дэмжиж лайк болон subscribe дарахаа битгий мартаарай. Энэ нь цаашид контентэд тогтвортой хүрэхэд маш том урам зориг өгч байгаа гэдгийг давхар хэлмээр байна. Мөн комент хэсэг надтай санаа сэтгэлдээ хуваалцаж маш их урмын үг өгч дэмжиж байгаа загварын хурхаатнуудаа маш их баярлалаа. Би бас бүх комментуудыг нь уншиж дараагийн сэдвүүдэд яаж бэлдвэл олон хүмүүст мэдээлэл өгч болох вэ гэдгийг бас бодож байгаа. Сувг маань одоогоор YouTube-д маш шинэхэн одоо дөнгөж төрсэн бэби байгаа учраас анхнаас нь яг юу хийх гээд байгаагаа эмэг цэгцтэй байлгах үүднээс жижиг сэдвүүдээс эхэлж гинэ гэж ойлгоорой. Дараагийн сэдвүүдээр аль болох бие даасан стилүүд рүү мөн трендing мэдээллүүд рүү чиглүүлэх болно гэдгийг дахин сануулмаар. Тийм бас өдөр тутамдаа ч гэсэндээ загварын бяцхан мэдээллүүдийг авахыг хүсч ивэл миний Instagram хаягийг дагаарай. Дараагийн дугаараар уулзлаа. Түр баяртай.